Сайн байцгаана үзэгчдээ. Мандала подкастын ээлж дугаар эхэлж байна. За бид өнөөдөр нүүдэлчдийн соёл ба хот төлөвлөлт гэсэн сэдвээр ярилцахаар улсын хурлын гишүүн, за үндсэн мэргэжил хот төлөвлөлтийн инженер Улсын Жамцыг студид ураад байна. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Баярлалаа нэвтрүүлэгтээ урьж байгаад. Нэгдүгээр та яг маш олон жил хот төлөвлөлтийн инженер, хот төлөвлөгч гэсэн мэргэжлэр үе шаттайгаар ингээд суралцсан. За нөгөө сэдв нь болохоор зэрэг одоо өнөөдөр бидний байж байгаа хамгийн их тулгымдсан асуудлуудын нэг бол одоо замын төвчрэл. Энэ дээр монгол хүмүүс угаасаа одоо нүүдлийн соёл мэргэжилтэй юм өгшөлтэй ардд түмэн. За ингээд нэг дор цуглаад, хот байгуулад, ингээд хөрш зэрэгэлдээ амьдрахад монгол хүмүүсийн одоо гений гэх юм уу, энэ одоо цуснд нь байгаа зүйл сөргөөр нөлөөлж гинөө. За нэгд хоёрт хот төлөвлөлтийн асуудлыг ирээд одоо энэ тулгамдж байгаа зөвхөн одоо төвжирлийн асуудлыг ч гэдэг юм уу жишээ нь шийтгэд та мэргэжлийн хүний хувьд яаж харддаг вэ? Эндээс ойлоо яриагаа эхлэе. Тэгээ нэвтрүүлэгтээ урьсанд баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүстээс өдрийн мэнд хүргэе. Ер нь сүүлийн үед голцоо улс төрчийн зүгээс илүү яриа авдаг ч юм уу нэвтрүүлэгт их ороод байдаг. Тэгээ таны энэ өнөөдрийн нэвтрүүлэгт мэргэжлийн хүний үүднээс ураад мэргэжлийн шийдэл яриа гэж байгаатаас их баяртай байна. За баярлалаа. Миний хувьд хот төлөвлөлтийн инженери мэргэжлэр мастер доктор Токио их сургуульд хамгаалж байсан. Төгсөөд Ниппонкой гэдэг Японд хамгийн томдоо ордог инженерийн зөвлөх үйлчлэгийн компанид ажилд ороод 10 гаруй улсын төсөл арга хэмжээнд хариуцж ажиллаж байсан. Тэгээд яг суурин соёлтой одоо хот төлөвлөлт те нөгөө талдаа бас нүүдэлчин ахуйгаас яг суурин амьдрал шилжиж байгаа хот төлөвлөлтийн ялгааны юм байдаг бол гэдэг зүйлийг бас зөвхөн хот төлөвлөлтийн инженерийн салбар гэхээс илүүтэй яг соёл, уламжлал тэгээд аж ахуй яг үндэсний одоо арга барил гэж байгаа шүү дээ. Тим зүйлүүдээс нь их харж бодож янз бүрийн зүйлээд ном бичиг уншиж ирсэн л та. Тэгээд яг нүүдэлчин соёл ахуй маань хотын соёл ахуйд сөргөөр нөлөөлж яах гэдэг дээр бол би бол үгүй гин. Эсвэргээрээ хотын соёлдоо, хотын төлөвлөлтөд хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд маань энэ монголчуудын цуснд байгаа нүүдэлчин аж ахуй гэдэг зүйлийг нь бүрэн авч хэрэгжүүлэхгүй яг суурин соёлын одоо хэлбэрийг тэр чигээр нүүдэлчдэн аж ахуй дээр тавихлаар ажиллахгүй байгаа гэдэг л ийм асуудал байна. Одоо товчхондоо хэлэхэд тэр нүүдлийн соёл мэргэжилтэй холбоотой хүмүүсийн хандлага энэ зүйлийг тооцохгүй байна гэж ойлгож болох уу? Яг нөгөө баруунд үүссэн хот төлөвлөлтийн л одоо шугамыг барьж ирээл Монголд тавьчихж байгаа гэсэн үг л тийм. За тэгэхээр та түрүүн бас хэллээ болдвол одоо албаны мэдээллийн чанартай одоо энэ зүйлүүд хэлмэлээр их ярьж ялаа гэдэг. Тэгэхээр зэрэг хоёулаа ярилцлагынхаа эхний хэсгээр бас таны талаар жаахан мэдээлэл лавшруулмаар санагдаж байна. Тэр Японы одоо үндэсний хэмжээний зөвлөх үйлчлэгээний компанид бас ажиллаж байсан гэж сайн ярьлаа. За энд болохоор бас таны одоо мэдээлэл дээрээс харж яхад Турк тулсан газар хөдлөлтөд бас одоо зөвлөх үйлчлэгийг одоо ахалж голлох нөлөөтэйгээр тэр компанид ажиллаж байсан юм байлаа. Тэгээд ер нь бол одоо энэ хот төлөвлөлтийн инженер хүний хувьд энэ заавал бидэнд тохиолдсон биш. Тохиолдоод өнгөрсөн бусдаас сургамж авахын тулд энэ масчлалтай холбоотой байшин барилга нэгдүгээрт. Хоёрдугаарт одоо сүүлийн үед барьж байгаа барилгын чанарын асуудал дээр та одоо мэргэжлийн хүний хувьд яаж хардггүй баталгаа хэрэг байна гэсэн үг үү? Тий. Барилгын чанар стандартын хувьд бол сүүлийн 20 гаруй жил Монгол улс барилгын салбар маш эрчимтэй хөгжиж байна тийм ээ. Цаашдаа дахиад сайжруулах зүйл бол зөндөө байна. За. Нэгдүгürt төрийн оролцоо маш их байна. Жишээлбэл за та одоо өөр нэг байшин барилга барьлаа гэж бод тийм ээ. Зураг зурлаа. Зураг таны зургийг төр шалгана. За байшингаа бариад дуслаа, ашиглалтанд оруулъя, өвлөдлийн гэрчлэгээ авъя гэхлээр дахиад төр шалгана. Гэхдээ энэ зургийн чанар буруу ч гэдэм үү, барьсан барилгын чанар нь буруу байхлаар энэ шалгасан төр өөрөө хариуцлага хүлээхгүй. Энэ хамгийн том алдаа байна. Тэгэхээр ямар жишг рүү шилжих ёстой вэ гэхлээр мэргэжлийн хүмүүс нь эсвэл өөрөө барилга бариулж байгаа хүн өөрөө хариуцлага өрөөж явдаг байх ёстой. Төр юу хийх ёстой вэ гэхлээр бүртгэж аваад бүртгэл нь ил дод нээлттэй байх ёстой. Ямар инженер зургийн зурсан, ямар архитектор зургийн зурсан тооцоог нээсэн тийм ээ. Тэгээд ашиглалтанд оруулах үед нь тухайн барилга бариулж байгаа хүн өөрөө л чанартай юм бариулж явах ёстой гэсэн хариуцлагыг дийшин шилжүүлэх ёстой. Яг бодит жишээ хэлэх юм бол 2-3 жилийн өмнө одоо 2 жил дараалаад сэлб бол үерлээд одоо тэр орчмын орон сууцнуудын одоо зойрын давхар нь бүгд живсэн тий. Энд байгаа айл өрхүүдийн бүх машинууд нь одоо ашиглалтнаас гарлаа шүү дээ тий. Тэр барилгын зургийг хэн шалгасан юм? Төр шалгасан. Тэр шалгах үедээ усанд автахгүй байхаар л байнугүй гэдэг шалгах хэрэгтэй байсан. Барилга ашиглалтанд ороход ус нэвтрээд ороод ирсэн байна.
Тэгээ тэр барилгын ажлыг нь бас хийн шалгасан, төр шалгасан. Тэр тэн дээр ямар ч хариуцлага үүрээгүй гэсэн ийм зүйл байгаа. Тэгэхээр бид нар яг барьж байгаа мэрэгжилтэн төвтэй, төр төвтэй биш. Мэрэгжилтэн төвтэй болох хэрэгтэй. Энийг хийж чадах юм бол эсэргээр Монголын барилгын салбар илүү сайн хөгжих боломжтой гэж харж байна. Түүхэд болсон, газар хөдлөлт болсон яг тэрнээс болсон. Төр нь өөрөө шалгаад барилгын ашиглалтанд оруулсан, газар хөдлсөн 14 дутуу байсан болохоор нураад унтсан. Энэ төрийн оролцоог багасгах хэрэгтэй гэсэн тийм шийдэл байна. Тэгэхээр одоо энэ салбарын хууль эрхцэн хүрээг та саяын жишээгээр тайлбарлаж одоо өнөөгийн бод байдлыг ингэж харж байгаа юм байна тийм үү? За тэгэхээр их хурлын гишүүний хувьд бас танаас асуумаар байна л да. Хот төлөвлөлтийн тухай хуулийг та бас өргөн барих гэж байгаа. За энэ дээр ямар өөрчлөлтүүд байна? Ямар сайн эерэг мэдээ байна? Одоо манад энэ хот байгуулалтын хот төлөвлөлтийн салбарыг зохицуулж байгаа хоёрхан хууль байна. Хот байгуулалтын тухай хууль 2008 онд батлагдсан болоо. Хот дахин төлөвлөлтийн тухай хууль 2015 онд батлагдсан санагдаж байна. Энэ хоёр маань ямар одоо философи гэх юм уу те үзэл баримталтай байна гэхэлэр яг нэг хуучны социализмын арга барил буюу төр нь өөрөө хот барина, төр нь өөрөө хот байгуулна гэсэн тийм үзэл баримтлаар боловсруулсан хууль байна. Гэтэ олон улсын жишгээр ингээ харах юм бол одоо хот төлөвлөлтийн салбар ямар болоод байна гэхэлэр иргэдтэйгээ цуг ажиллах хэрэгтэй, хувийн хвшилтэйгээ цуг ажиллах хэрэгтэй. Хотыг хэн бүтээх вэ гэхэлэр иргэд болон хувийн хвшил бүтээн. Төр юу хийх хэрэгтэй вэ гэхэлэр тодорхой байдлыг л бий болгох хэрэгтэй. Энэ тодорхой байдлыг яаж бий болгох вэ гэхээр хот төлөвлөлт маань өөрөө төлөлтийн бичиг баримт байгаа шүү дээ. Нийслэлийн хөгжлийн ерөнхийлөгөө 2040 гэдэг одоо нийслэлээс өргөн барьсан улсын хурал дээр хэлэлцэгдэж явж байна. Энэ бичиг баримтыгаа бид иргэдийн оролцоотойгоор, хувийн хвшлийн оролцоотойгоор боловсруулад батлах хэрэгтэй. Энэ маань нийгмийн гэрээ болно гэсэн үг. Энэ голдрол руу оруулах зорилгоор хот төлөвлөлтийн тухай хуулийг одоо судалгааны ажлын хүрээнд явж байна л да. Тэгээ удахгүй эрхчилж юм өргөн барихаар ажиллаж явж байна. Яамдууд болон агентлагууд дээрээс нэмээд орон нутаг те нийслэлч аймгийн засаг даргын 5 газрууд маш олон төлөвлөгөө зохиодог. Тэрнийг зохиохсоор хагаад хамаг хугацаагаа алдчихдаг. Дараа нь төлөвлөгөө зохиосон гэдэг чинь тайлан бас тавих хэрэгтэй. Төлөвлөгөө зохиох буюу бичиг баримт үйлдвэрлэхээр нийт ажлын цагийн 40%, тэрнийхээ тайланг дахиад бичих гэж 40%. Үлдсэн 20% дээр нь л яг хотоо төлөвлөж зөв болгох ажил нэ. Хамгийн одоо нөгөө гол ажил маань зөвхөн нийт ажлын 20% үлдчихээд байна тийм ээ. Улс орнуудын хууль дүрм журмын шууд хуулбарлаар хийсэн. Гэтэл Монгол хүмүүсийн сэтгэлгээ болон хандлагын одоо тэр соёлын ялгааг бол анзаарсангүй гэж. Тэгээ энийг та нарт дахиад тодруулаач. Тий. Эхлээд бид нэр нүүдэлчдийн аж ахуй, нүүдэлчин соёл маань ямар байсан бэ гэдгээ бодох хэрэгтэй болов. Миний хувьд бол нүүдэлчин хүмүүс гэдэг бол хамгийн нэгдүгээр чухалчилдаг зүйл бол бүтээмж. Нүүдлийн аж ахуй бол бүгдээрээ мэдж байгаа тий. Аль болох цомхон, аль болох үр дүнтэй байгалийнхаа үр шимийг аль болох ихээр авах боломжтой байдлаар үлрэрлээр ингээд солигэд нүүлгээ явдаг тий. Хоёрдугаарт нь байгаль дээлтэй ард түмэл бид нар бол байгалийн холбоотой тийм ээ. Тий. Их хүндэлдэг, дээлдэг, уул усаа тагтдаг, шүтдэг. Одоо хөдөө орон нутагт айлууд бол нүүдэлсэн ч гэсэн хаваржаа үйлжөөнийхөө бөөрийг хүртэл цэвэрлээд явдсан шүү дээ. Яг тэр одоо арга барилыгаа бид нар хот дээрээс оруулж ирэх хэрэгтэй байсан. Гэвч одоо юу гэх юм хотын зүргээс ч юм уу дүүргийн зүгээс хороо одоо гудамжтойрыг цэвэрлж өгнө гэсэн одоо юм барууны соёлыг оруулаад ирчихэж байгаа. Уг нь бол иргэдийн оролцоо буюу бид нар өөрсдөө хашаа хороогоо цэвэрхэн байлгаад гой сайхан байх боломжтой тийм одоо сэтгхүүтэй ард юм шүү. Төв зам энэ төр бол мэдээж нийслэлийн зүгээс ч юм уу те дүүргийн зүгээс цэвэрлэх хэрэгтэй. Гэтэ одоо гудамж эсвэл хотхон хорооллын дотор байгаа орчин те энийг бол иргэд маань өөрсдөө хамтарч агаад сөөхөнж байд юм уу эсвэл хорооныхоо төвшөнд ингээд хамтдаа хийгээд явах боломжтой. Тэр оролцоог бий болгох хэрэгтэй байсан. Нэг нь бүгдийн төрөөс хийж өгнө гэж орсоор байгаад бэлэнчлэг сэтгхүүтэй болгоо хийж байгаа байхгүй тийм ээ. Тэгэхээр энийг бид буцаага засах хэрэгтэй. Утааны асуудал төр ч гэсэн энийг адилхан. Гэр бол одоо сүүл 3-4 мянган жилийн турш одоогийн хэлбэрт хүрэхийн тулд хөгжиж ирсэн. Анх бол ингээ уртсны хэлбэртэй байж байгаа. Гэрийн хэлбэр маань ямар хэлбэр вэ гэхээр хамгийн бага эрчим хүчээр хамгийн их эзлэгүүнийг халаая гэдэг хэлбэр. Геометрийн ухаанаар ярих. Бас дээр нэг агаар сэлгэлтийн зүйл бас яригддаг тийм ээ. Агаар сэлгэлтэнтэй жаан одоо үер боллоо гэхэд тооноосоо хүнд чулуу зүгээр хаягаа шуучдаг тийм. Тэгэхээр ингээд бүтээмжийг бид нар чухалчилаад байгаа байхгүй. Тэгэхээр бага эрчим хүчээр дулаахан байя гэдэг зүйлийг хийгээд байгаа тийм. Тэгээ хотод ороод ирсэн чи яасан гэсэн. За дулааны шугам татан цахилгаан татна гэдэг ирсэн. Тэнгууд айлууд байшин гэрээ дулаалхаа болчихж байгаа. Халаагаа урна ингээ бэлэн байждаг. Одоо дулааны зардал гэдэг бол бас эдийн дандаа алдагдaltaй ажилладаг тийм. Өртөөс нь хямдар нийлүүлдэг шүү дээ. Эрчим хүч ч гэсэн сая өнгөрсөн жилээр мөний нэмлээ. Гэхдээ ер нь бол хямдхан байгаад байгаа тийм. Тэгэхээр ийм бид нар өөрсдөө илүү бүтээмжийг чухалчилдаг байсан зүйлийг суурин соёл иргэншлийн одоо хэлбэрийг шууд оруулж ирээд наачихсан. Тэр нь биднэрт ингээд таарч өгөхгүй байдаг. 3 дугаар зүйл нь бас байна. Уг нь Улаанбаатар хот маань анх төлөвлөгтөө та бүхэн мэдж байгаа. Ленин клубээс урагшаага
богдуул руугаа тэр чигээр ногоон байгууламж харагддаг тийм ээ. Дархан цаацд бол богдуулаасаа бууж ирээд хотын төвөөрөө орж ирдэг гэсэн тийм. Энэ бол яг тийм нүүдэлчин одоо аж ахуйг шингээж өгсөн хот төлөвлөлт байсан. За. Гэтэл ингээд сүүлийн үед тэр авь юу болсон бэ гэхээр бүгд мэдж байгаа өндөр офисын шилэн барилга болчихсон байгаа. Барууны хэлбэрийг дахиад авчрал наачсан гэсэн үг. Уг нь бол бид нар чинь ийм байгальтайгаа ойрхон байдаг. Гараад шууд ногоон байгууламж нь байждаг. Тинчэн ингээд мал бэлтжиж болно шүү дээ бас тийм ээ. Тийм нэг бид нар өөр шүү гэдэг зүйлийг бүрэн дүүрэн хадгалж үлдэж чадаагүй гэсэн тийм сөрөг тал байгаа. Гэтэ энийг бид нар буцаага сэргийх бас бүрэн боломжтой. Жишээлбэл одоо ногоон сүлжээ гэдэг зүйлийг бий болгох хэрэгтэй. Ногоон сүлжээ гэдэг маань зүйл бол сэлбгол, туулгол, дундгол гэсэн ийм гол усны айс автай газруудыг бид нар ногооноор нь үлдээгээд ногоон байгууламжаар явсаар байгаа хотын төв орчиж болдог ч юм уу. Тийм хот төлөлтийг бид нар хэрэгжүүлээд явах хэрэгтэй. Одоо барууны хотууд ч гэсэн бүгдээрээ буцаад одоо энэ байгальтайгаа одоо оршиж байх хэрэгтэй гэсэн тийм зүйл рүү. Яг л одоо бидний нөгөө нүүдэлчдийн байгальтайгаа ойр байдаг хэлбэр энэ эрэлхийллийг л одоо барууныхан чинь бас сүлдээ ёо бид нар шаалдсан юм биш чинь байгальтайгаа ойр байж хүн нөгөө кап хаз жаргал сэтгэл хангалуун байдлыг авах юм байна гэсэн зүйлийг энэ утгаараа өөрчилж ийн гэж ойлголоо. Одоо нүүбэс доктортой хөгжлийн зорилт гэж ярьж байгаа. Бүгд л бидэнд байдаг шингэд байдаг зүйлүүд шүү дээ тий. Одоо манайхан бас одоо эртний монголчуудын эзэнт гүрний нийслэл байсан хар урам модыг бас дахин сэргээ гэсэн зүйл их яригдж байна. Энэ хэр бодиттой вэ? Тэгээ хэрвээ одоо энийг хийж чадвал маш анханасаа зөв Монголын онцлогийг харуулсан ийм хоттой байж болох тийм боломж бий юу? Тий. Миний хувьд бол үзэл баримтлалын хүрээнд бол би зөв гэж боддог. За. Одоохондоо бол бид нар дийлэхгүй байна. Дотоодын бүтээгдэхүүн одоо нэг хүнд ногтхор бол одоо 5-6 мянган доллар арай гэж хүрлээ. Сүүлийн 10 жил бид нар 4 мянган доллар дээр гатсан шүү дээ. Сүүлийн 2-3 жилдээ өсөж эхэлж байна. Шинээр хот байгуулахын тулд манай улсын нэг хүн ногт дотоодын бүтээгдэхүүн дор хаяж 20 мянган доллар болох хэрэгтэй. Тэгэхээр бидний одоогийн байгаа эдийн засгийн хүчин чадал 4-5 дахин ихсчиж бид нар шинэ нийслэлтэй болё гэдэг зүйлийг ярьсан зүг баг. Тэрнээсээ өөртөж бид нар төвжирлээ шийдэх ёстой, утаагаа шийдэх ёстой. Хүүхдүүдийнхээ сургууль цэцэрлэгийн асуудлыг хүртээмж байгаа асуудлууд, дээрээс нэмээд эрүүл мэндийн эмнэлгийн салбарын асуудлуудаа шийдэх ёстой тийм. Шинэ хар урам хотыг одоо төлөвлөд явж байхдаа бол яг сая таны хэлж байгаад бол би санал нэг байна. Хууч Улаанбаатар хот яг хэлсэн шиг ингээд ногоон байгууламж нь хотынхоо төв рүү хүртэл ороод ирдэг. Энэ үзэл баримтлалыг бол шингээхэн зүйтэй гэж бодож байна. Магадгүй одоо улсууд скутер ашигладаг юм тийм мотопед унаад хотод явж байгаатай адилхан нүүдэлчдийн нийслэл эсвэл дэлхийн өвлийн нийслэлчүүд юм. Тийм байдлаар ингээд Улаанбаатар хотыг цаашлаад шинэ хар урам гэсэн хотуудыг хөгжүүлээд явах тийм жоохон том өргөн цар хүрээтэйгээр зорж явах хэрэгтэй гэж боддог. Энд бол тэгэд төдий хэмжээний одоо илүү их зардал бол гарахгүй л тийм. Жишээлбэл ногоон байгууламж их байхад бол тийм их зардал гарах хөрөнгө оруулалт хэрэггүй шүү дээ тийм. Тэгэхээр одоо яалтчгүй таны ярьсан сая одоо энэ утааны асуудал байж байна. Өвөл болохоор. За жилийн дөрвөн улиралд төвжирлийн асуудал байна. Энийг мэрэгжлийн хүний хувьд за дээр нь одоо шийдвэр гаргагчийн хувьд яавал энэ асуудлаас бид нэр богино хугацаанд ангижирч чадах тийм боломж байна уу? Тий. Мэдээж хугацаа орох нь ойлгомжтой. Тий. Богино хугацаанд шийдэх бүрэн боломжтой. Тэр асуудлыг ч гэсэн ерөнхий сайд хотын дарга нарт бол тогтмол хэлж байгаа. Бусад 125 гишүүд ч гэсэн яг мэрэгжилтний зүгээсээ энэ зөв шийдлүүдийг ярьж байна. Нэгдүгээр утааг бид нар юугаар шийдэх вэхээр дулаалгаар л шийднэ. Угаасаа нүүдэлчин соёл ахуй маань бид нар өөрсдөө сая хэлсэн баг эрчим хүчээр илүү их орон зайг халаах гэдэг бүтээмжийг чухалчилдаг үндэстэн. Тэгэхээр бид нар баг эрчим хүчийг ашигладаг болохын тулд дулаалгаа сайн хийх хэрэгтэй. Байшин гэрээ дулаалах хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр тэрний хүрээнд бид нар Улаанбаатар аян гэдэг зохион байгуулалт явж байна. Сүхбаатар Чингэлдээ дүүргийг тойроод дууссан. Баянгол дүүргийг энэ 7 хоногт дууссан. Цаашлаад 25 онд багтаад нийслэлийн төвийн 6 дүүргээ бүгдийг тойрч яваад яаж байшингаа зөв дулаалах юм? Яаж гэрээ зөв дулаалах юм гэдэг зүйлийг мэрэгжлийн хүмүүстэй зөв очиж одоо өдөрлөг зохион байгуулалт хагасаа өдөр болго хийгээд явж байна л да. Тэгэх юм бол бид нэр 2028 он гэхэд нийслэлийн агаарын бохирдол 50-аас дээш өөрө буурах боломжтой байна. Төрийн зүгээс юу хэрэгтэй байна гэхээр энэ хөрөнгө оруулалтыгаа бид нэр зөв болгох хэрэгтэй. Түлшч үү юм сайжруулсан түлш гэдэг одоо 5 толгой түлшийг бид нэр жилдээ 200-300 тэрбум төгрөгөөр татаас өгч ирсэн. Одоо газыг хийнэ гэж явж байна тийм ээ. Бид нар юм хэрэглэг биш хэмнэлт буюу энэ дулаалгаа дэмжих зүйл рүү одоо энэ зарцуулаад байгаа төсвийн мөнгийг чиглүүлэх хэрэгтэй. Энийг нийслэлч гэсэн засгийн газар ч гэсэн хийх хэрэгтэй. Тэр шахалтаа ч гэсэн би хийгээ явж байгаа. Хоёрдугаарт төвжирлийг шийдэхэд бол ер нь бол нэг хагас жилийн дотор шийдэх бүрэн боломжтой. За. Юугаар шийдэх вэ гэхлээр төвжирлийг нийтийн тээврээр шийддэг. Том зам бариад бол шийдэх боломжгүй.
илүү олон зам барьсан ч гэсэн илүү их төгжирдэг. Бас зогсоол барих хэрэгтэй гэж маш олон хүмүүс надад хэлдэг. Ялангуяа иргэд маань зогсоолыг олон болго, үнэгүй болго гэсэн саналуудыг хэлдэг л дээ. Тэгээд бол шийдэгдэх боломжгүй. Машин хэрэглээ улам нэмэгдээд байдаг. Тэгэхээр бид нийтийн тээврээ сайжруулах хэрэгтэй. Сүүлийн хугацаанд хийсэн 2 том сайн ажил гарсан. Нэг нь бол U-Money гэдэг автобусны тусдаа карттай гэсэн бол банкны картаар сууж чаддаг болсон. Тэгэхээр хүн болгон хизээч хамаагүй карт уншуулаад автобусаар явах боломжтой болсон тийм. Хоёр дахь ажил маань бол автобусны чиглэлүүдийг нь газрын зургаар харагддаг болгож өгсөн. Одоо хуучин ямар байсан гэхээр автобусныхын буудлын нэрийг ингээл яраатал нь бичээ хийдэг. Тэрийг хараад бол хүн ойлгоход хэцүү шүү дээ. Тэгэхээр ингээ газрын зургаар байх юм бол за улаан өнгөтэй автобусан суух юм бол тэнд очих юм байна гэдэг шууд харагдахаар олоолс ч гэсэн тийм байдаг шүү дээ тийм. Ийм өөрчлөлтүүдийг хийгээд явж байгаа. Гурав дахь ажлыг бид нэр богино хугацаанд хийх ёстой. Тэр нь юу вэ гэхээр автобусны чиглэлүүдийг оновчлох хэрэгтэй. Бид нар инх тайвны өргөжлөлүүд байгаа маш олон чиглэлийн автобус ингээд шамбаралтчдаг. Өглөө оройн цагаар ялангуяа оройн цагаар ингээд нэг талдаа 10-20 автобус ингээд очирчдаг шүү дээ. Энийг бид нэр зөв болгох хэрэгтэй. Хаана олон хүн амьдардаг орон сууцны хороолол байна. Тэндээс хаана ажлын байр их байна. Энэ хоёрын хооронд автобусыг их явуулах хэрэгтэй. Тэгэхээр энэ оновчлыг хийх хэрэгтэй. Дахиад нэг хийх хэрэгтэй зүйл нь тээврийн цагдаагийн албан бас энэ дээр ялангуяа хууль зүйн сайд маань энэ дээр манлайлал хийх хэрэгтэй. Юу вэ гэхээр одоо гэрлэн дохион дээр уул зурууд дээр цагдаа зогсоод байгаа. Гэтэл уул зуруудын гэрлэн дохион нь бүгд ухаалаг болчихсон. Нийтдээ одоо нийслэлийн зүгээс 2600 орчим камер болон ухаалаг гэрлэн дохионы системийг суулгачаад байхад тэнцээ заавал хүн аваач зогсоож байгаа дааруулаад 100 халууцуулаад бороонд норуулаад ингээд замыг зохицуул хөдөлгөөнийг зохицуулгээ зогсоогод байгаа. Нэгэнт бид нэр ухаалаг болчихсон юм чинь тэр ухаалаг технологи ашиглах хэрэгтэй. Харин замын цагдаа нар маань хаана байх хэрэгтэй вэ гэхээр автобусны буудлууд дээр зохицуулалтаа хийж явах хэрэгтэй. Зөвшөөрлөг газар машин тавьсан байх юм бол тэдэргээ зохицуулж явах хэрэгтэй. Хөгжил үүсгэж байгаа зүйлийг чөлөөлж явах тийм ээ. Тий. Энэ зүйлүүдийг хийчих юм бол утаа төгжрөл хоёрыг бол 21 2-3 жилдээ бол шийдэх бүрэн боломжтой. Энэ өөрийн эзэмшсэн мэрэгжлийг энэ шийдвэр гаргах төвшөнд хослуулж ээж зөв шийдэлд хүрчээж хамгийн тулгымдсан асуудал бол байгаа энэ хот төлөвлөлттэй холбоотой хүмүүсийн уур бухимдлыг одоо дургүйцлийг хүргээд байгаа энэ зүйлийг засах. Энэ анхны үр дүнтэй алхмууд хизээнээс бий болно гэж харж байна. Одоо яг ажиллаад эхэлчихсэн байгаа зүйлээ хэлэх юм бол 20 минутын хот үзэл баримтлал гэдэг зүйл одоо 2024 оны сонгуулиар Монгол Ардын нам бас нэг гол бодлого болгож танилцуулсан тийм. Тэрний үзэл баримтлалыг боловсруулад одоо зөв бие зөвлөгөө өгöd боловсруулж дууссан. Одоо Батамгалан сайдын одоо ахалж байгаа хот байгуулалтын яамнаас өргөн барих хэрэгтэй байгаа. Хоёрдугаарх нь нийслэлийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040 гэж бичиг баримт байна тийм. Энэ дээр ч гэсэн мэргэжлийн үеийн үед бол маш ороод нягт ажиллаад нийслэлтэйгээ ойрхон ажиллаад засах ёстой зүйлүүдийг нь зассан. Нэгдүгээрт бид нар юуг засаж байгаа вэ гэхээр сургууль цэцэрлэг эмнэлгийн хүртээмжийг 20 минутын дотор авдаг байх хэрэгтэй. Энэ үйлчлэгийг тийм ээ. Жишээлбэл одоо хаан уул дүүрэгчд юм Баянгол дүүрэх байгаа сургуулиуд маань өнөөдөр суудлынх нь хүчин чадлын хэтрэлт нь 3000-4000-аар хэтэрсэн байгаа. 2000 хүүхэд сурах боломжтой сургууль дээр 6000 хүүхэд сурж байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө нэг ангид 60-70-аас суугаад байгаа гэдэг асуудлууд энд байгаа гэсэн. Тэгэхээр 2028 он хүртэл нийслэлд 84 сургууль барья. 60 орчим цэцэрлэгийг барья. Тэгжиж бид нар ирээдүй хойч үедээ хүний хөгжилдөө бодитор хөнгө оруулж байгаа. Энийг хот төлөвлөлтөөр тодорхой болгодог. Яг таны амьдарч байгаа дүүрэг хороон дээр хизээ сургуультай болох, хизээ цэцэрлэгтэй болох гэдгийг төр энийг тодорхой болгож өгөх хэрэгтэй. Энэ ажлыг хийгээд явж байгаа. За тэгэхээр үжил баримтлалын хувьд юм уу зорилгын хувьд тодорхой болчдөг. Одоо тийм хэмжээний сургууль цэцэрлэг шаардлагатай. Гэтэл нөгөө одоо тав дээр үндсэн сэдв ярилцлага юм. Нөгөө хот төлөвлөлтийн асуудал дахиад гараад ирнэ. Газар байна. Тэрийг барих. Энийг та яаж харж байна? Тий. Энийг бас сая хэлжсэн хэтэрхий олон төлөвлөгөө байгаад байгаа. Газрын төлөвлөгөө нь тусдаа яваад байгааг нийслэлийн хөгжлийн хөдөлгөөн 2040 дээр нэг болгож байгаа. Замын төлөвлөгөө, орон сууц, сургууль цэцэрлэг, газар бүгдийн цуг болгож байгаа. Нийслэлийн зүгээс бол сая Селеб дэд дүүийг байгуулна гэдэг 20 минутын хот болгож эхний жишг одоо хотын төв болгох гэж штэ тий. Энийг хийх гэж байгаа нэг 158 газрыг чөлөөлөж явж байгаа. 2026 онд бол 450 орчим тэрбум төгрөгөөр газар чөлөөлт хийгээд явъя гэж. Энийг нь бол би бас оновчилж өгч байгаа. Анх бол 6000 газрыг одоо нөхөн төлбөр өгөөд авна гэжсэн нэг юм. Үгүй наа чин боломжгүй. Тийм төсөв байхгүй. Энийг багасгах хэрэгтэй. Бид нэр зөвхөн сургууль цэцэрлэг эмнэлэг гэсэн энэ нийгмийн дэд бүтцийнхаа хүрээнийхээ газрыг нэхлэж чөлөөлөх хэрэгтэй. Бусдыг нь хувийн хвшлээ өөртөө хийх боломжтой. Тэгэхээр одоо нийтээр их том ажил хийхээр зэрэг хугацаа алдсан юм. Хамгийн одоо оновчтой тооцоол эхний шаардлагатай
сургууль цэцэрлэг барих газруудыг эхлээд чөлөөлөе гэж байгаа юм шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ оновчлох газруудын хийгээд газрын төлөвлөлтийн цуг болгож байгаа гэсэн. Тэгээ энийг хэрэгжүүлэх ажил маань бол нийслэлийн үүрэг, хөрөнгө оруулах, төсөв суулгах ажил нь бас засгийн газрын үүрэг. Хамгийн гол нь энийг яаж хэрэгжих боломжтой вэ гэхэл иргэд маань өөрсдөө шаардах хэрэгтэй. За тэгэхээр яалтчууд таны одоо ажил албад бэрхэлж байгаа энэ хүрээнд ийм улс орны хэмжээтэй бодлогын шинжтэй зүйлүүд хөлөө ярьлаа л да. Ярих ёстой болсон юм. Гэхдээ одоо хөлөө арай нэг өөр зүйл ярив. Жишээ нь одоо хот тойрсон дагуул хотууд байдаг. Энэ дээр ямар нэгэн шийдэл байна гэж та харддаг. Ялангуяа энэ чинь өөрөө нөгөө нүүдэлчдийн соёлтой холбоотой, айл сайхалтаараа амьдардаг тий. Заавал ингээд нэг газар ингээд чиглэлээ суугаасаа илүү дагуул хотууд дээр та ямар бодол саналтай байдаг. Тийм дагуулуудын хувьд ч гэсэн хамгийн боломжтой байршлал би одоо хүннүү хот гэж хэлэх юм уу. Шинэ нисгийн ойр орчмыг хот болгож хөгжүүлнэ гэж байгаа тийм ээ. Тэг ялангуяа залуу хүний хувьд Монгол улсын дараагийн хөгжлийн бодлого хаашаа чиглэх ёстой гэж боддог гэхээр өндөр технологи, хиймэл оюун ухаан, тэгээ дата төвүүд гэж ярьж байгаа тийм ээ. Энэ зүйлүүдээр бид нар явах ёстой. Энийг бий болохын тулд сэргээгдэх хэрчим хүч маш их хэрэгтэй байна. Дата төвийг бид нар барих хэрэгтэй байна. Энэ дээр гадны хөрөнгө оруулалтыг авчрах ёстой. Тэгэхээр Монгол улс маань одоо жилийн 300 гаруй хоног нартай байдаг тийм ээ. Тэгэхээр энэ давуу талаа ашиглах ёстой. Дата төв гэдэг бол нийт одоо урсгал зардлын 60% нь хөргүүртээ явчихдаг. Дата гэдэг чинь дотор маш олон одоо чипүүд ажиллаж байгаа иргэдэг их халдаг. Тэгэхээр Монгол улс чинь өвөл маш урт тий. Тэгэхээр энэ өвлийнхөө агаарыг одоо давуу байдлыг ашиглах. Давуу байдлыг болгож нар өвөл гэсэн энэ хоёр давуу байдлыг ашиглаад бид ийшээгээ хөрөнгө оруулалт хийгээд явах юм бол шинэ нисэх орчмын дагуул хотыг бол хөгжүүлэх боломжтой гэж харж байна. Нөгөө талдаа бас бид нар энэ сэлбэдэд төв гэж ярьж байна. Баян хошуу, амгалан гэж байгаа. Эдрийг бас хөгжүүлэх хэрэгтэй. Сая таны дурдсан метрого дагуулад бид нэр тэнцэнэ. Зөвхөн баг тойроо дотроо ийм бүх үйлчлэг нь байж идэг биш. Баян хошуун ч гэсэн кино театртай ирэлмэн том эмнэлэгтэй тийм ээ. Эмийн сан бэждэг сургууль цэцэрлэгийг нь олон улсын хэмжээний менежментээр хэрэгжүүлж байгаа тийм сургууль цэцэрлэг бас байх боломжтой байхгүй. Тэгээ бид нар ийм зүйлүүд рүү илүү анхаарах хэрэгтэй. Улс орны хөгжилд хамгийн их чухал зүйл бол одоо ирээдүйн улс орныг авч явах ирээдүйн боловсон хүчний асуудал байна. Дээр нь энэ салбар салбарын технологийн шинжилгээний асуудлууд тийм ээ. Тэгэхээр та залуу хүн гадаад одоо их олон жил бас ажиллаж амьдралаа. Их олон залуучууд одоо энэ улсаас гараа явчихвал өөрийн хувийн амьдралыг сайжруулах юм шиг л гэж хараад байдаг л да. Маш олон хүмүүс бас гадаад амьдарч байна. Энэ тхийн одоо метроны төсөл дээр хүртэл одоо таны мэрэгчлийн хүн ажиллаж байна. Тэгэхээр залуучууд хандаж та юу гэж хэлмээр байна? Их чухал асуулт байна тийм ээ. Миний хувьд бас Японд 15-6 жил гаруй сураад, ажиллаад тэгээд эх орондоо эргэж ирсэн. Залуучуудад хандаж хэлэх зүйл байгаа нь болохоор зөрүүд байгаасаа гэж хэлмээр байна. Зөрүүд. Тий. За. Тодруулаарай. Юунаас зөрүү байх, зөрүүтэй байх ёстой гэдгийг тодруулах юм бол энэ Ахмад үеийнхээ гутранг үзэл бодлыг бити тэгээч, үргэлжлүүлээч гэж хүсэж байна. За. Одоо ялангуяа одоо ах жишээ нь 70-аад оны тий одоо зарим 60-аад оны ч юм уу. Энэ нөгөө шүүмжилж байгаа юм биш шүү. Гэхдээ нөгөө залуучууд ирээдүг бүтээж чадна гэж ерөөсөө ярихгүй байна. За. Үр хүүхдээ гадаадад сургая тий. Манай хүүхд гадаад сурж байгаа штэ гэл гадаад амьдрдээ штэ гэж гайхуулж их ярьж байна. Бүгд хоорондоо тэгж ярьдаг. Тэгэл хүүхдээ нэг яаж игээл. Тэр нь хамгийн одоо чухал зүйл юм шиг. Тий. Тэр чухал зүйл мөн үү биш үү гэдгээр бас. Тий. Энэ бол чухал зүйл биш үү? Монгол улс хөгжих нь хамгийн чухал зүйл. Монгол улсыг хэн хөгжүүлэх юм? Монголын залуучууд л хөгжүүлж чадна. Тэгэхээр жил болгон 10,000 залуучууд Монголоо орхиод явж штэ тий. Тэгж байна. Тэгэхээр ингээд Ахмад үе маань ч гэсэн ийм зүйлийг биднэрт хэлээсэй гэж хүсэж байна. Залуучуудаа та бүхэн хэвлж чаднаа. Бид нар өөрсдийнхөө үед бол хичээгээсэй. Хичээгээ дуусгаж чадаагүй ийм ажлууд байна. Үргэлжлүүлээ та нар минь үргэлжлүүлээд явах хэрэгтэй байна. Та эдийг Ахмадд дэмжиж явъя. Ингээд явъя гэсэн тийм зүйлийг ярьж байгаа хүмүүс маш цөөхөн байна. Шинэ залуу үе гарч ирэл шийдэл яриад эхлэнгууд Ахмад үеийнч байна уу? Ялангуяа одоо нэг үеийнх нь хүртэл их сөрөг бодлоор хараад байна. Чи чадахгүй. Одоо гутран гэдэг чинь бүтэхгүй талаас нь. Тий, бүтэхгүй талаас. Наа чин бүтэхгүй. Чи чадахгүй. Метрог 10 жил ярьлаа. Тэгээ одоо яах юм бэ гэсэн байдлаар ингээд өөрсдөө ийм сөрөг хандлагатай болоод байгаа байхгүй. Тэгэхээр ийм сөрөг хандлагаасаа зөрүүд байгаасаа гэж хүсэж байна. Залуучуудыг. Тий, бид нар хийвэл чаднаа, хамтруулж чаднаа, эвтэй байвал чадна гэдэг зүйлийг илүү ярилцаасаа гэж бодож байна. Гадаад байгаа залуучууд ч гэсэн миний хувьд ч гэсэн гадаад байхдаа бол Монголын мэдээг ингээ харахаар хар бараан зүйл их харагдаад байдаг тал байдаг. Гэхдээ сайн сайхан зүйл их байгаа. Гэхдээ сайн сайхан зүйлээ сайжирч байгаа зүйлээ ярьж байгаа хүн маш цөөхөн байна.
сайжирсан зүйлийгээ буцаагаад хурдан мартаад муу муухай зүйлийгээ дэвэргэж яриад байгаа гэсэн тал байгаа болов гэж ажиглаж байна л да. Тэгэхээр бие биендээ жоохон урмын үг хайрлах хэрэгтэй байна. Хамтруулж чадна штэ гэдэг зүйлээ хэлэх хэрэгтэй байна. Гадаад ажиллаж байгаа залуучууд маань Монголдо эргээд ирэх юм бол бизнесийн боломж бол маш их байна штэ. Гэтэл хүрээд ирэхлээр димидээ бити ирээ миний хөө миний ачаа. Утаатай төвжрэлтэй хэцүү штэ. Нөгөө талаас нь харах хэрэгтэй. Миний хүү үрж ирээд энэ асуудлыг шийдэлтэй. Миний охин хийвэл чадна штэ. Хэдүүлээ ингэж ярил л та гэд тийм зүйлийг ярихгүй нийгмээр нэг жоохон тийм готрон үзэл баримталтай бодолцоод байгаа. Тэгээд энийхээ шалтгаан одоо шалтгааныг нь одоо төрөлтлөөч гэдэг юм уу, улс төрөлтлөөч гэдэг юм уу, эсвэл зарим нэг хувийн хвшлийн том компаниуд руу ингэж чихээ суугаад идэг тийм ээ. Тэгэхээр ялч энэ дэр бас төр засгийн бодлого гэх юм уу ийм зүйл шаардлагатай байж болох юм. Яагаад ингэж бодож ихэ бусдын жишээн дээрээс хятадууд гэхэд маш олон хүмүүсийг гадаад өндөр технологи сургаад ялангуяа инженеруудыг тэгээд буцаж ирэх нөхцөлтэйгээр тэгээд энэ хятадын бас өсрөнгөө эдийн засгийн хөгжил чинь шинэ залуу үеийн боловсролчны бодлоготой холбоотой гэсэн зүйлийг бас олон улсын тавьжид ярьдаг юм байлгээ. Тэгэхээр манайх бас нэг ийм тодорхой хэмжээнд залуу үеэ бэлдээд ирээдүгөө бэлтгэхийн тулд хүн болон технологи одоо салбарын үнд зүйлүүдийг улам сайжруулах гэсэн нэг зүйл яригдаад байдаг. Яг ингээд ярих нэг өөр. Хийх гэдэг бас амаргүй. Маш олон одоо таны үеийн залуучууд, ялангуяа инженерүүд дэлхийн маш өндөр одоо хөгжсөн технологийн голдуу компани дээр ингээд ажиллаж байна л да. Зарим нь өөрсдөө нуудаг юм байлээ. Харин би миний тухай битгий яриараа гэж. Тэгэхээр энэ зүйл дээр та юу гэж уриалмаар байна? Сая бас сайн зүйлийн талаар ярьсан л да. Тийм манай боловсролын бодлого байна. Дараагийн шатандаа гарах хэрэгтэй. Бид нар одоо жишээ мянган инженерчүүд юм тийм ээ. Боловсролын зээлийн сангаар маш олон залуучуудыг гадагш нь явуулж байна. Ерөнхийлөгчийн одоо илгээлтийн эзэд гээд бас хөтөлбөрөд явж штэ тий. Эдгээр маань болохоор ингээд нэг оюутан гадаадад сайн сургууль сурахын тулд жилдээ $100,000 энэ зарж байгаа байхгүй. Дараагийн шат гэдэг нь бол бидний таны сая хэлсэн Хятад байд юм уу, Солонгос, Сингапур, Япончуудын хийснийг бид нар хийх хэрэгтэй. Энэ улсууд ч гэсэн адилхан Мэйжигийн хувьсгалын үед бол маш олон залуучуудыг Герман, Франц, Англи сургаж байгаа. Дараа нь тэр хэд мань буцаж ирээд эх орондоо ажиллаж байгаа. Тэрний дараагийн шат нь юу байсан бэ гэхээр тухайн сургуулийн мундаг багш нарыг урьж багшлуулсан байхгүй. Нутагтаа. Одоо манай залуучууд бүхийнх нь ингээ гадаадад одоо сурсан, үдсэн ямар багш нь сайн, ямар багш нарын хийж байгаа судалгаа нь Монголын эдийн засагт, боловсролд нийгэмд хэрэгтэй гэдгийг харж мэддэг болчлоо. Гадны судалгааны өгүүлбэрүүдийг уншиж чаддаг болчлоо тийм ээ. Одоо тэгэхээр бид нэг оюутныг гадаадд сурахаас илүүтэйгээр тэр мөнгөөр нэг сайн багшийг олон хүмүүс мөистер тий, мөистер, мобистер, хайстер, ангаахтер, шутистер авчир заах хэрэгтэй. Тэгхийн бол нэг багш үрж ирээ 5 жил багшлаад явхад тэр хугацаанд мөистер жишээ сурж байгаа 6,000 оюутан бүгдээрээ тэр багшаас сурах бүрэн боломжтой тийм ээ. Ийм боломж байна уу? Боломж бий. Тэгэхээр заавал ямиг нэг болохгүй бүтэхгүй хамгийн түрүүнд харахаасаа илүү боломжит нөхцөл байдал нь хаана юм бэ гэдгийг харах хамгийн чухал болчиход байна тийм ээ. Тэгэхээр энэ бүгдийг харж чадж байгаа бас залуугийн төлөөлөл болоод энэ улс орны өдрөдад хуралд сонгогдоод ингээ явж байгаа залуу хүний хувьд хийж бүтээх, ямиг өөрөөр харах олон асуудал байгаа гэж би харж байна. Тэгэхээр энийг ажилд чинь амжилт хүсье. Баярлалаа. Мандала подкастын ээлж дугаарыг хүлээн авч үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа.